соёл иргэн шин. За ингээл нийлчих. Ийм салангийн нийлүүлчлээ шүү дээ. За тэгвэл энэ шагаа мултлах гэдэг тоглоом. Энэ яадгүй гэхээр зэрэг тоглох зарчмын ингээд энэ эрхийн уруугаар энэ шагааг ингээд мултна. Хүнтэй суух насандаа хүрсэн охинтой айл хоёр янзаар ингээд бэлдчихдэг байлаа. Нэг нь маш их том дамгар хальстай үлдээгээд хатаагаад нэг газар нуучна. Нэг нь жоохон энэ шиг жоохон хальстай үлдээгээд нэг газар уучна. Тэгээд охиныг гууж хөргөний тал ирнэ. Хөргөн болохгүй наав ээж ах トゥ нэрээ дагуулад охиныг гуугаад ирэхээр сайхан дайлж цайлж агаал. За Монгол уламжлал ёсороо үс ёсороо шагаа мултлах тоглоомороо тоглоод хөргөн дэнийг нэг өгч юм. Хөргөн ингэж барьж агаад тэгээд хөргөн таалагдвал удам сударч байдаг ажил төрлөөрөө таалагдвал өнөө баг халистайгаа өгч юм. Ээж нь гаргаж хадам ээж болохгүй нь гаргаж энэ догчгоо зэрэг өнөө өөр газар байж баг халистай өгч юм. Хөргөн ингээ мултлахаа зэрэг за миний хүү ирвийг үзчихээ энэ удаа охиноо өхөө жившөөрлөө гэд. За удам судран муута одоо ажил төрөл муута аригтар суудаг бол одоо нөх шиг чам аригчтай суухгүй чам гуйлагчтай суулгахгүй гэж ингэж загинж муухай ажиллахгүй. Сайхан наргиж симэх архи шимэж дайлцаалж хаал догтгоо зэрэг хадам ээж болохгүй өнөө дамгар хайстай юу өгчих юм. Ингээд маш их томбор ямар ч бөхцөн хүн суумаач байсан ямар ч авраг бүх байсан ингээ хатцсан дамгар хайстай юм шагааг ирэх ураагаар мулталж чадахгүй. Тэгээд чадахгүй болохоор за миний хүү ирвийг гүцээг байна. Энэ удаа охиноо их аргалгаа. Ирвийг гүцгээрээ эргэж ирж дахин охины минь гуугараа гэж соёлтой нарахгүй явчих шийдэ. За ингээ яриад тэгвэл